17 дугаар бүлэг. Өгөөмөр сэтгэл гэж юу вэ? 500 жин гэдэг юуг өгүүлэн вэ? Энэ бол Ян Чин махан бие баяжуулах 2 дугаар шатанд хүрч 3 дугаар шат руу тунч ойрцсны илрэл. 13 настай хүүгийн хувьд энэ нь муугүй бас дэндүү гойд биш ч Ян авахны дунд бол гарцаагүй гоц гойд амжилт байлаа. Гэвч ердөө 3 хоногийн өмнө сод дорой нэгэн байсан хүү ийм амжилтанд хүрсэн гэвэл яах вэ? Тийм ээ. Жирийн нэгэн ердөө 3 хоногт махан бие баяжуулах 2 дугаар шатанд хүрнэ гэдэг бүтшгүй зүйл. Харин гоц авьяастан бол өөр хэрэг. Гоц авьяастан ямар бахархам нэр вэ? Ян авахны дунд өөрийгөө гоц авьяастанд тооцдог, эсвэл өрөөл бусдад твж үнэлэгддэг хүмүүс цөөнгүй. Жишээ нь Ян Кингийн ах Ян Үү 13 настайдаа махан бие баяжуулах 4 дугаар шатанд хүрч гоц авьяастан хэмээн алдаршжээ. Тэгвэл жинхэнэ авьяастан гэж хэнийг хэлэх вэ? Их цөлд 18 настайдаа сүнслэг тулааны шатанд хүрсэн жинхэнэ адгууслаг сууднууд байдаг. Тэгвэл Ян Чиний өсөлт тэрхүү сууднуудын хурдтай дүүцэж байсан босоо. Юу ч мэдэхгүй жирийн нэгэн байснаа ердөө 3 хоног бясалгад хийгээл махан бие баяжуулах 2 дугаар шатанд хүрчдэг. Ян цайдаа дүүгээ өмнө нь тулааны урлагаар хичээлдэж ихснийг мдээгүй тул ердөө 3 хоногт хичээллээ гэж боджээ. Гэвч үнэн хэрэгтээ Ян Чиний жинхэнэ бэлтгэл хийсэн хугацаа 3 хоногоос хол зөрөхгүй байв. Энэ үед Ян Чин гараа алгатан эргэж хараад инээмсэглэн "Игчээ, та юу гэж бодож байна?" хэмээн асуулаа. Ян цайдаа юу ч хэлж чадсангүй. Харин нүдэнд нь нулимс мэлтэрч байв. Тэрээр уулга алдан Ян Чинийг чангаар тэврэхэд хазарт нь нулимс бөмбөр нь уламж үзэгсэнтэй харагдуулна. Эмийн цээрлэх ёсыг таг мартан Ян Чинийг амьсгал боогдт нь чанга тэвэрлээ. "Миний хүү, игчийнхэн буруу. Чамайг ийм авьяастайг мэдсэн бол өдий хүртэл хүлээж хойшин татахгүй байх байсан юм" хэмээн Ян цайдаа гимшил харуулсалдаа ахтан хэлв. Тэрээр дүүгээ зовоохгүй гэсэндээ л тэр шүү дээ. Ян Чин игчийнхээ ийм огцон маашинд цочирдсан ч удалгүй өөрийн ихгүй инээд алдан. "Игчээ, зүгээр дээ. Одоо бүх зүйл сайхан болно. Бүү уйл та." Гэвч Ян цайдаа улам чангаар уйлж Ян Чинийг сандаргав. Энэ бүсгүй нулимс зөвхөн гимшлих биш, олон жилийн гомдол танирхлыг байж болох юм. Өмнө нь Ян цайдаа энэ бүхнийг ил гаргаж чаддаггүй байсан ч ганц бие бүсгүй хүний хуваар энэ олон жил гэр бүлээ авч явахдаа яаж зүдрээгүй байх вүлээ. Гэвч тэрээр энэ бүх гомдлоо Ян Чинд хэлж зүрхэлдэггүй байж. Харин одоо дүүгийнхээ авьяас чадварыг хараад сэтгэлийнхэн түгжээ мултарч нулимс босон урсжээ. "Гүү минийвэч мөн нулимсаа арчин мэгшин байж. Миний залуу эзэн гоц авьяастан. Залуу эзэн минь сууд ухаантан" хэмээн өөрөө өөртөө шивнэн. Ян Чин өөрийн хүч чадлаа харуулсан нь зөв шийдвэр байсан эсгэд эргэлзэж эхлэв. Учир нь Гүү миний түүнийг дараж гарснаас хойш том нүд нь бахархлаар дүүрч шившлэгт автсан мэд алхаа гიშгэн хүртэл өөртөө итгэлтэй болсон байлаа. Ян Чин игчийгээ арай гэж тайвшруулчхаад Гүү минийг дагуулan Ян ахрахын өргөө рүү явхаар шийджээ. Охин гэрээсээ гарсан цагаасаа эхлэн нүдээ түүнээс салгаж чадахгүй шүтэнэ дагах мэт алхана. Гүү миний одоо дүүрэн итгэлтэй байв. Жоухай урвсан ч түүний хийсэн үгэнд үнний хөв байсан юм. Өмнө нь Ян Чиний гэрийн зарцнаар гадуур явахдаа толгой бардан байж чаддаггүй, илэг давг болохоос имэн Ян Чиний зарц гэдгээч хэлж зүрхэлдэггүй байв. Гүү миний өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байсан ч сэтгэлийн гүндээ ямар нэгэн хэмжээгээр дутууд улимаг байдлыг мэдэрдэг байсан зартай. Харин одоо бол өөр хэрэг. Бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй, түүний нүдэнд залуу эзэн нь жинхэнэ суудан байлаа. "Миний 2 дугаар эзэнтэй ярихдаа хүнзбэлтэй байхаа мартваа" хэмээн Ян Чин санууллаа. "Санаа зовтгүй дээ залуу эзэн минь" хэмээн Гүү миний инээмсэглэв. Ян Чин толгойд охив. Миний залууч гэсэн ёс журмыг сайн мэддэг тул илүү дутуу зүйлд санаа зовсонгүй. Ян ахлахын өргөөрөө очих нь Ян Чиний хийх ёстой ажил байлаа. Эцсийн эцэст Ян ахлах түүнийг тийшээ очиж танилцахыг аль хэдийн даалгасан шүү дээ. Өмнөх амьдралдаа тэрээр алхимийн урлагт гоцгойд байж хорвоо ертөнцөөр даахшруулж байсан ч энэ амьдралдаа Ян авахтны дундах жирийн нэгэн билээ. Саяхан гайхалтай амжилт үзүүлсэн ч ахмад настандаа зохих ёсны хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Түүнээс гадна Ян ахлахын өргөөндөх алхимийн орчин түүнийхээс хамаагүй дээр байсан тул Ян Чин тэнд алхими хийхдээ дуртай байлаа. Гэвч энэ нь тохиолдол уу эсвэл хог тавилан уу замын дунд тэрээр Ян авагдах эртний өрсөлдөгч Ян Хинтэй нүүр толов. Жоухай Ян Хинг яаж тэгж найр тавьж чадсныг мэдэхгүй ч өмнөх цусарч Шяхуйг одоо Жоухай орлсон байлаа. Одоо Жоухай Ян Хинг тал засан дагаж бүхийж хавтган нь явна. Ян Хиний ч урам зориг тун өндөр байх бөгөөд үүний шалтгаан нь хажууд нь явах үзэгсэнтэй залуу охин байлаа. Охин 13-4 орчим настай бололтой. Үнэхээр дур болоом харагдана. Гэвч Ян Чиний нүдээр харвал охины харцанд хүүтэн цэвдэг шинж байх нь
түүний хорон санааг игтгэн. Ян Кингийн байдлыг харуул тэрээр энэ охиныг гар 100 м араас нь хөөцөлдөж байгаа бөгөөд энэ нь үр дүнгээ өгч буй бололтой. Охин ч түүнд сэтгэлийн үүдээ нээсэн мэт харагдана. 18 дугаар бүлэг. Өгөөмөр сэтгэл гэж юу вэ? Ян Чин түнтэй ороо завтахыг хүссэнгүй, зүгээр л хажуугаар нь зөрөөд өнгөрөхийг урьдчилан болгов. Гэвч хэргийн эзэн Ян Хэн түүнийг зүгээр явуулахыг огтхон ч хүссэнгүй. Ян Чинийг харамгц Ян Хэнгийн нүд сэргэж Сүн Чомын өмнө өөрийгөө хэрхэн гайхуулах вэ гэж тархиаг аштгаж байсан түүнд гинт нэгэн хоржоонтой санаа төрлөө. Эн чинь л жинхэнэ олз биш гэж үү? Гэхдээ тэрээр олонний нүдэн дээр Ян Чин рүү шууд дайрч болохгүй тул ихэмсэг уужуу сэтгэлтний дүр дисгэх хэрэгтэй байв. Тэрээр хажуудаа зогсох Жоо Хуай руу утга учиртай харц сэдэв. Жоо Хуай өмнөх цусарч Шя Хуйг шахан гарч Ян Хэнгийн итгэлт хүн болж чадсан нь цаанаа учиртай. Түүний хүний нүүр царай, харц хандааг унших чадвар нь гойд байлаа. Эзнийхээ данц харцнаас бүхнийг ухаарсан Жоо Хуай тэр даруй хоолоо засан даажин тайр. Хөөх, эн чин Ян Чин биш үү? Насанд хүрэхсдийн ёслол хаяанд ирчээд байхад энд нэг муу шивгчэнтэй цаг нөхцөөж явдаг. Хэрэгцээгүй хоёр яг л бие биедээ тохирчтэй гэв. Эзнийхээ тааллыг олсон Жоо Хуай Ян Чинийг өөрөөс нөшөө авч зүрхлэхгүй хэмээн ирдэж бардам гэгч нь ам нээсэн нь энэ байлаа. Энэ үг Ян Чинийг зүгээр өнгөрөх бодлоо орхиход хүргэж тэрээр шоолн инээмсэглэв. Тэгээд эргэж харан Ян Хэн, Жоо Хуай хоёрыг тогтож ядан ширтлээ. Ян Хэн тагшран "Чомэн, би чамд танилцуулахаа мартаж орхиж" гэв. Танилцуулах хэрэггүй. Ян овгтны хамгийн ачаагүй хогшаар Ян Чинийг би андахгүй. Ян Хэн, чи чинь энэ овгийн гоц авьяаснуудын нэг үсттэй. Хинтээ нөхөрлөө мэддэг баймаар юм. Ийм арчаагүй амтнаас хол байсан дээр дай гамшиг наалдаж нэр хүндэд чинь сэв сууж мэднэ гэж Сүн Чомэн затхуутай рившэн тоомжиргүй өгүүлв. Тэрээр Ян овгтны дундах Ян Чин гих энэ бүтлгүй хүүгийн тухай аль хэдийн сонссон бөгөөд хамгийн гол нь Ян Чиний эгч тэдний сүн гэр бүлтэй түнжин харсан тул түүнийг доромжлох боломжийг алдахыг хүссэнгүй. Эцсийн эцэст ийм сул дорой амтан үг сөрж зүрхлэхгүй шүү дээ. Ян Кэнч даруй дэмжин. "Чомэн, чиний зөв. Манай зарцын амийг хараач. Үннийг хэлчих гээд байдаг зантай юм. Гэхдээ түүний хэлсэнд үнний хувь бий. Тэр бол ердөөл боцноо шодоохон хэлчихдэг шодрог хүн шүү дээ" гэлээ. Жоо Хуай ч үнэхээр алдаж хэлсэн мэт яаран гэлбэлзэв. Энэ дүр зураг Ян Чиний нүдийг үл ялэг нарийсгахад хүргэж тэрээр аяархан бөгөөд хүйтнэр. "Ян Хэн, та хоёр ч хослоод тун чиг хөвгчлээ байх шив. Нэрэ, Жоо Хуай одоо чиний зарц болсон билүү? Зарц хүн эзнийхээ дэргэд яаж ам нээх ёстойг, өөрийнхөө байр суурийг хэрхэн мэдхийг би түүнд заагаад өгөх үү" гэлээ. "Ян Чин, чи яахаараа нэг муу зарцтай барьцаж өөрийгөө ийм доош нь хийдэг байна? Эсвэл чиний сэтгэлийн тэнхээ ердөөл ийм өчүүхэн юм уу? Тэгээд ч манай зарц шулуухан хийсэн үү гэхээс худ хэлээгүй үсттэй. Ха ха ха" хэмээн Ян Хэн чангаар хөхрөв. Гүү миньвэ хажуунаас нь тэсэлгүй хөлөө дэвслэн. "Ян Хэн, жинхэнэ хогшаар нь чи өөрөө байна" хэмээн уурсан хашигчлаа. Ян Чин гараа өргөн гүү миньвэг тайвшруулад уруулаа мушгин инээмсэглэж. "Ян Хэн, чи сая Жоо Хуайг үннийг хийсэн гэлүү" хэмэв. "Үнэн биш гэж үү?" хэмээн Ян Хэн сүрэн асуув. Ян Чин хилээ тагшин. "Чи хідэн зүйлийг мартчихаа юу да, Ян Хэн? Тун саяхан чи надад ялагдаж 300 сүнсний чулууга ардснаа санаж байна уу? Би үнэхээр гайхаж байна. Хэрв би хог шаар юм бол чи тэгээд юу болж таарах вэ? Хог шаараас ч дор амтна уу? Яаж ч харсан чи миний гарт өвдөг сүгцэн ялагдагч шүү дээ" гэлээ. Уг нь нэг идэг нэгтэн тул Ян Чин Ян Хэнтэй бүрэмсэн муудацхыг хүсээгүй юм. Гэвч Ян Хэн хитрхи даварч түүний хүдээцтэй занг сул дорой байдал гэж андуурна хүндэтгэлгүй хандлаа. Өөрийг нь өшөө аваад байдаггүйч үс хонцонгийн хариуг барьж чадахгүй нэгэн биш гэдгийг тэрээр өрсөлдөгчдөө ойлгуулах цаг болжээ. Хэрв Ян Хэн үнэхээр гай гамшиг хайж байгаа бол түүнийг бусдын өмнө гайхуулахыг хүсэх тэр мөчид өөрт нь ялагдаж байсан гонигт түүхийг нь сөхөхөөс Ян Чин татгалзах вэ. Үнэхээр ч Ян Хэн яг одоо өөрийгөө Ян Чинтэй харьцуулж илүү дээр гэдгээ мэдэрч бардамхыг хүсэж байв. Гэвч тэрээр өмнө нь Ян Чинд ядагдж байснаа гинт санаж Ян Чин үүнийг олонний өмнө хэлж зүрхэсэнд цочирдлоо. Ян Чиний үг Сүн Чомын хүмсгийг зангидуулв. Одоо насанд хүрэхсдийн ёслол болж байгаа тул түүний хувьд ханаа сонгож Ян овгтонтой хэрхэн холбоо тогтоохоо шийдэх чухал үе. Тэрээр Ян Хэнгийг хоёр дахь сонгогдоороо судалж байсан тул түүний үйлдэлийг анхааралтай ажиглаж байсан юм. Ян Чиний үгийг сонсоод охины сонирхол гинт төрөв. Ян Хэн Сүн Чомын харцыг анзаармагцаа уур хилэндээ гар зурах шахан. "Ян Чин, чи намайг гүтгэж байна. Би хизээ чамд ялагдлаа" гэж
хэмээн хашгичв. Өө, тийм үү. Ийм зүйлийг мэлдэг шиг амархан зүйл үгүй. Гэвч сүнсний чулуу хот хилдэггүй юм. 300 сүнсний чулуу гэдэг баг хөрөнгө биш. Боломжтой бол хөрөнгө чинээгээ гайхуулахгүй юу, Янхен? Сүн ахвай, чамайг хамгаалтын мэдрэмжгүй, сохор зоосгүй, ядуу ир гэж бодох вэ? Гэд Янчин тайван өгүүлв. Энэ өгүүлбэр Янхенгийн зүрхийг нэвт хатгах мөнгөн зүү мэт байж, түүнийг шархлууран цусыг нь сааруулв. Сүн Чаомын хөмсгөө өргөн Янчины үгэнд улам бүр татагдж байлаа. Тэрээр Янхен гих энэ залуу авьяастанд үнэхээр хідэн сүнсний чулуу байгааг сонирхож эхлэв. Янхинд одоо ямар юмныхан сүнсний чулуу байх вүлээ? Байсан 300 чулууга бүгдийг нь Янчинд алдчихсан. Одоо гарт нь үлдсэн хідэн нүү хийхэд ч хүрэлцэхгүй байв. Гэвч Янхен үүнийгээ яаж хүлээн зөвшөөрөх вүлээ? Тэрээр уурсан. Янчин, чи өөрийгөө хэн гэж бодов вэ? Би чамд өөрийнхөө сүнсний чулууг тоочих ямар албатай юм? Хэмээн хашгирлаа. Чаддгийм бол чи одоо Жоохайд ямар нэгэн зүйл бэлэглэхгүй юу? Эсвэл тэр чамайг надаас илүү гэж сонгочхоод эцэст нь хуурцнаа мэдвэл тунч харамсалтай хэрэг болно доо гэж Янчин дайжинтайр өгүүлв. Янхинийг буулгаж авах олон арга байсан ч өмнө нь Янчин тэдгэрийг ашиглахыг л хүсдэггүй байсан юм. Янчины үгийг сонсоод Жоохай шүсээ залгив. Үннийг хэлэхэд Янхенгийн дэргэд ирснээсээ хойш тэрээр хит хідэн удаа тушаар дэвшсэн ч гарт баригдах бодит ашиг тус юу ч хүртээгүй байлаа. Янчин Янхенгийн нүүр гахаан илэг шиг улаахыг хараад удаанаар "Янхен, чиний өгөөмөр сэтгэл чинь юрдөөл гаднаа гяланцэг байжтэй. Надад 200 сүнсний чулуу байна. Үүнийг залуу эзнийхээ шарнал хийж аваарай." Гэд Янчин халааснасаа 200 сүнсний чулуутай уутыг гаргана, нүдээж цавчилгүй гүү миньвэд атгуулв. Тэгээд харцаа Янхен рүү шилжүүллээ. Түүний санаа пунж тодорхой байв. Сая чи чинь их бардамнаад байсан биз дээ. Чадaltaй юм бол чи ч гэсэн Жоохайд 200 сүнсний чулуу өгчөөч